За ингээд 2015 оны шилдэг оюутны номинацид өрсөлдөж байгаа нийт 6 оюутандаа бас бүгдөө халуун алга шилтгаар баяр хүргэе. Цэвэрмаа өгт мөнхөрдөн 1997 оны 1 сарын 31-нд Дархан уул аймгийн Дархан хотод төрсөн Архангай аймгийн цэцэрлэг сумын хонгорж багийн уугуул. За гаргасан амжилтаас болдуулаад Шинжлэх ухааны технологийн сургууль, геолог уул уурхай сургуулийн газрын тосны инженер мэргэжлийн шилдэг оюутан 2015 онд хүртэж байсан. Газрын тосны инженер Монголд бэлтгэж эхэлсний 20 жилийн ойн шагналыг 2015 онд хүртсэн. За мөн шинжлэх ухааны технологийн сургуулийн, геолог уул уурхай сургуулийн урлагийн наадамд анги хамт олноо манлайлан тусгай байр эзэлсэн ийм авьяаслаг шилдэг оролцогч манай номинацид өндөр нэр бишиж байна. Баяр хүргэе. Цэвэрмаа өгт мөнхөрдөн. За дараагийн оролцогч Чимэд Дорж өгт Ням Дорж 1991 оны 5 сарын 5-нд Архангай аймгийн цэцэрлэг сумд төрсөн. Архангай аймгийн цэцэрлэг сумын их булаг багийн уугуул ийм хөгт байна. За Архангай аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Монгол улсын боловсролын их сургуулийн газар зүй байгаль шинжилгээний багш мэргэжлэр 4 дахь жилдээ сурч байгаа. Голчтон 3.6-тай ийм мундаг оюутан байна. За гаргасан амжилт нь Монгол улсын боловсролын сургуулийн газар зүйн техникийн багшлахын ур чадварын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрыг 2015 онд хүртсэн ийм авьяаслаг оюутан байна. Бүгдээ халуун алга даштай баяр хүргэе. Дараагийн оролцогч шилдэг номинацид нэр дэвшигч Баяр сайхны Юмжирмаа. За 1996 оны 2 сарын 21-нд Архангай аймгийн цэцэрлэг сум, Архангай аймгийн Чулуут багийн уугуул ийм хүн байна. За та бүхэнд гаргасан амжилтын товчхон дурдвал за сумын оюутан залуучуудын дундах аврах шалгаруулах волейболын тэмцээнд 3 дугаар барайжсэн. За мөн сумын оюутан залуучуудын дундах аврах шалгаруулах волейболын тэмцээнд мөн 2 дугаар барайжсэн. Сургуулийн програмчлалын багийн олимпиадын шагналт байрт ийм авьяаслаг мундаг охин байна. Бүгдээ халуун алга дашилтаар баяр хүргэе. За дараагийн номинацид нэр дэвшигч Халтрын өгт Пагам Дулам 1995 оны 9 сарын 20-нд Архангай аймгийн цэцэрлэг сумд төрсөн. За цэцэрлэг Архангай цэцэрлэг сумын Чулуут багийн уугуул 2012 онд Архангай аймгийн цэцэрлэг сумын ерөнхий боловсролын бүрэн дүнд сургуулийг төгссөн. За 3.7 голч дүнтэй гаргасан амжилт нь 2013-2014 сургуулийн шилдэг оюутнаар 2 удаа шалгарч байсан ийм мундаг оюутан байна. Бүгдээ бас халуун алга дашилтаар баяр хүргэе. За дараагийн 2015 оны шилдэг оюутан номинацид нэр дэвшигч Жаргал сайхан өгт Сагчигмаа. За 1993 оны 8 сарын 29-нд Архангай аймгийн цэцэрлэг сумд төрсөн. Цэцэрлэг сумын уугуул. За Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлэр 5 дахь жилдээ амжилттай сурч байна. 3.3 голч дүнтэй. За гаргасан амжилт нь ихтэй сургуулиудын дунд оюуны өмчийн газар United Group-ээс зохион байгуулсан бид оюуны өмчийг дээдэлдэг АСК тэмцээнд бас багаараа 1-р барайжсэн. За Монгол улсын их сургууль хууль зүйн сургуулиас оюутныхаа дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд хорих ялын үр нөлөө сэдвээр 2 жил судалгаа хийж оролцсон ийм бас мундаг авьяаслаг нэр дэвшигчтэй бүгдээ халуун алгадтай баяр хүргэе. За дараагийн 2015 оны шилдэг оюутан номинацид нэр дэвшигч Батсайхан өгт Баярлах 1995 оны 6 сарын 13-нд Архангай аймгийн цэцэрлэг сумд төрсөн. Архангай аймгийн цэцэрлэг сумын Тууланд багийн уугуул. За 2012 оноос өнөөх хүртэл их засаг олон улсын их сургуульд
Нэгтлэн бодог бүртгэл мэрэгчлэр 4 өдөр жилдээ амжилттай сурч байгаа. 3.4 голч дүнтэй ийм авьяаслаг оюутан байна. За гаргасан амжилтаас нь товчхон дурдвал эрдэм шинжилгээ хурал эссе бичлэгийн уралдаанд жил бүр амжилттай оролцдог. За мөн их засаг олон улсын их сургуулийн шилдэг 500 оюутанд 3 удаа шалгарсан ийм мундаг авьяаслаг оюутандаа бүгдээ бас халуун алгад шилтаар баяр хүргье. За энэхүү 2015 оны шилдэг оюутныг шалгаруулах дугтыг задлж өгнөх хэмээн тайзнаа Улаанбаатар хот дох Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутгийн зөвлөлийн дарга Бомсонгийн Батбаяр таныг тайзнаа халуун алга дэшлэндор хөдөлгөн өрье. За гаргасан амжилтаараа 2015 онд нутаг орныхоо нийт оюутан залуучуудыг тэргүүлсэн шинжлэх ухааны техникийн их сургуулийн оюутан, оны шилдэг оюутан Цэвэлмаагийн Мөнх Эрдэнэ 2015 оны шилдэг оюутан Цэвэлмаагийн Мөнх Эрдэнэ таныг тайзнаа халуун алга дэшлэндор хөдөлгөн өрье. Цэвэлмаагийн Мөнх Эрдэнэ. Өргөмжлөл эрхэм хүндэт Мөнх Эрдэнэ танаа Сэцэн бэлэгтэн номын мэрэгдийн удам судартай Цэцэрлэг нутгийнхаа алдрыг их сургуулийн танхимд дуурсгаж Эрдэмийн гигэн оргил өөд үеийн нөхдөд Манлайлан Тэмүүчева эрхэм их үйлсийг тань мэлааж оны шилдэг оюутнаар тодруулав. Батламж 1 сая төгрөг баяр хүргэе. За манай нутгийн зөвлөлөөс манай бүх тэргүүлэгч дэрж байгаа энэ жил шалгарсан шилдэг оюутныг нутгийн зөвлөлөөс 1 сая төгрөгөөр шагнаж байгаамаа. Мөн тэргүүлэгчтэй бас ийм мундаг оюутныг дэмжиж байгаад баяр хүргье. За 2015 оны шилдэг оюутан болсондоо маш их баяртай байна. Тэгээд Цэцэрлэг сумын нийт хамт олондоо шинэ оны баярын мэндийг хүргэе. Та бүхэн илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхыг хүсье өрөөё. Мөн энэ даршин шинжлэх ухааны технологийн сургуулийн багш нар болон төрлөх сургуулийнхаа багш нар оюутны зөвлөлийн хамт олон энэ тэнгүүнийг зохион байгуулсан нутгийн зөвлөлийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлье. Мөн намайг чинж төлөөсөө дэмжсэн хүмүүст маш их баярлалаа гэж хэлье.